Эзний оршихуй цуглан, эзний өмнө хамтдаа үйлчлэн түүнийг алдаршуулна гэдэг бидний амьдралын маш том гэрэл гэгээтэй бас нэг тийм бэлхэн амьдрал юм одоо илэрхийлэл юм тий. За тэгэд өнөөдөр та бүхэндээ нэг үгээр та бүхнийг бас урамшуулж, зоригжуулж, бас синхруулж, бас сануулж тий. Одоо ингэхээр та бүхэндээ бэлдсэн байна. Давид бүгдээр мэднэ тий. За бид нар Библиэр гардаг түүхэн хүмүүсээс бид нар маш их суралцдаг. Тэдний алдаа ононоос маш их суралцдаг. За өнгөрсөн саруудад бид нар болохоор 1-р Самуэль номыг уншиж байгаа. Тэгээд Давид болохоор одоохондоо хараахан хаан болоогүй. Гэхдээ хаан болохоор дуудагдсан, тосдогдсон. Гэхдээ яг хааныхаа байр суурин дээр гараагүй, эрх мэдлийг хүлээж аваагүй тий. Яг нэг тийм нэг юм одоо ороо босгоо үедээ амьдарч байгаа нэг тийм залуугийн түүхийг бүгдээ өнөөдөр хуваалцаад эндээс бүгдээ хамтдаа суралцъя гэж та бүхнийг урамшуулж байна. Бүгдээ хамтдаа үгийнхээ төлөө талархаад бас эзэн үгээ айлдаач гэж бүгдээ хамтдаа залбираад эхэлцгээе. Эзэн энэ өглөө бид таны үгийг өндөрт өргөмжилж байна. Тэнгэр газар өнгөрөн оцсон ч таны үг хэвээрээ мөнхөд тогтох болныг та хэлсэн байгаа. Тэгээд таны үгээр бид үргэж хүчрэгчиж, таны үгээр бид өнгөлөгдөж, хурслагдаж, таны үгээр чиглүүлэгдэж, бас сануулга зэмлэл авч ингэж амьдардаг үлээ хийсэн минь. Бид нар хандлага, бодол санаагаа, үг хэл яриагаа амьдралынхаа үйлдэл бүрийг таны үгээр цэгнэж жигтгээ хийсэн минь. Тийм учраас энэ өдөр бид бас таны үгнээс суралцахдаа зүрх сэтгэлээ нээж байна, бодол оюунаа нээж байна, сүнсээ нээж байна хийсэн минь. Таны үг бол алдаа мадаггүй төгс үг үлээ. Таны үг 7 дахин цэвэршүүлэгдсэн тийм алт мэт шалгагдсан үг үлээ хийсэн минь. Тийм учраас бид нар энэ үгийг өнөөдөр үнэхээр цэжнийхээ самбарт хүлээж авч оюун бодолтой үнэхээр бясалгаж таны үгийг бид нар өмнөө барихыг хүсэж байна хийсэн минь. Өнөөдөр цуглаандаа ирсэн бас лайваар сонсож байгаа бүх хүмүүс үнийг өрөөлж байна хийсэн минь. Ариун сүнсээ та тэдэнд илчилт өгөөч, илэрхийлэл өгөөч, урам зориг өгөөч гэж бас залбирч байна хийсэн минь. Тэгээд таны үгийн төлөө тандаа талархаж байна. Таныг магтан хүндэлж байна хийсэн минь. Таны нэр бол ариун билээ хийсэн. Та бол зөв шударгаар бидний удирддаг байлээ хийсэн минь. Та хайр инэрд өшөөлөөр дүүрэн нэгэн билээ хийсэн. Баярлалаа Иесус. Таны үгийн төлөө тань талархан Иесусийн нэрээр залбирч байна. Амен. За бүгдээ хамтдаа 1-р Самуэль номыг гаргая. За тэгээд ер нь тэгэхээр Самуэль гэдэг номноос их хийж татж байгаа, Самуэль номдор гарч байгаа өөх дүүхүүдийг их жишж байгаа. Тэгэхээр зэрэг яаж вэ гэхээр зэрэг энэ номыг судлаад байна. Тэгээ энэ ном дотроос идээд байгаа. Тэгээд зүрх юугаар дүүрэн байна. Тэр нөгөө нэг зүрхний бэлтгэлээс ам ярьдгаа гэж хэлдэг. Тэгээд үнэндээ энэ үгээр энэ Самуэль номын одоо өгүүдээр бас бэлтгэж байгаа. Тэгээд ам ангаа бол эндээс иш татаад, эндээс түүх татаад, эндээс ингээд номлолтоо нэлээ ингээд ярьж байгааг та нар бас анхаарч байгаа хаа. За 1-р Самуэль номын 22 дугаар бүлэг. 1-ээс 5 дугаар ишлэл хүртэл эхлээд уншъя. За тэгээд бид нар 22, 23 дугаар бүлгүүдээс ер нь ярина. Тэгээд бүх одоо ишлэлүүдийг бид нар ингээд уншихад цаг нэлээ явах учраас зарим нэг гол ишлэлүүдийг уншаад зарим нэг түүхүүдийг ингээд хуваалцаад ингээ яриад явчих нь. Тэгээ зарим нь болохоор зэрэг энэ номыг аль хэдийн уншсан байгаа учраас чэснийхэн самбарт байгаа. Зарим нь гэртээ хараад бас нэгтлэн дахиад сайхан уншиж гүйлгэж хараасаа гэж та бүхэнд хүсэж байна. За 1-ээс 5 дугаар ишлэл. За Давид дагагчдын хамт Адулам гэсэн гарчигтай байна. Давид тэндээс явж Адуламын агууруу зогтов. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод Давидын бага газар руу ирэв. Шахалцад өрөнд
сэтгэл уналтанд орсон бүхэн Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийхүү 400-аад хүн түүнтэй хамт байв. Давид тэндээс Моабын Мизпад очиж Моабын хаанд Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг их хоёрыг өөрсөддөө хамт байлгаач гэж гуйв. Ингээд Давид эцэг ихээ Моабын хааны хамт оргисонд эцэг их нь Давидыг Бэхлэлтэд амьдрах хугацаанд хаанид амьдрав. Иш үзүүлэгч Гад Давидэд Бэхлэлтэд бүү нуугд босож Юудагийн нутаг руу явахтан гэж хэлсэнд Давид тэндээс гарч Херэтийн ойд очиваа. За энэ хэсэг их сэтгэл хөдлөм хэсэг байгаа. За Давид бол ингээд зүхтааж явж байгаа. Амиа аврахыг хичээж явж байгаа нэгэн залуу. Тэгээ түүнийг хэн алгаж байгаа гэхээр зөв бүхэл бүтэн Израилийн хаан Саул гэдэг хаан түүнийг алгахыг хүсэж байгаа. Тэгээд хэдэн мянган шилмэл дайчидтайгаа түүнийг хөөдөг, түүний араас явдаг. За энэ нөхцөл байдал Давидд тулгарсан байна. За Давид болохоор зэрэг Саул хаанд үйлчилжсэн. За Голиатыг хэрхэн хөнөөснийг бид нар мэднэ тийм ээ. Тэгээд Давид дайн тулаанд явж маш ирэмгий байсан, маш их ялалт байгуулсан. За тэгээд ард түмэндээ хүндлэгдсэн Саул хаанасаа илүү хүндлийг олсон. Ийм нэр алдартай хүн болсон. Тэгээд ард түмэн нь Саул мянгаыг алуу, Давид төмийг алуу гэж бүгдээрээ Давидд алга ташиж, Давидд зориулна те мэхийг хүндэтгэжсэн. Тэгээ энэ бүхэн нь Саул хаанд таалагдаагүй. Тэгээд тэр хаан ширийг алдах нь байна, байр сууриа алдах нь байна те. Тийм учраас энэ хүү хинбэ. Тэгээд маш их хөсрөгсөн. Тэгээ Саул хаан бас өөрийнх нь гэм нүгэл алдаа, муухар байдлаасаа болон тосолгоогоо алдсан, бурхан түүнээс оршихуйгаа авсан ийм цаг үед байсан. Тэгээ тэр муу шүүлсээр сүглэгдсэн ийм хаан байсан. Тийм учраас тэр бол бүр ингээд алхаар шулуурсан. Давидыг бүр ингээд хөөж байгаа. За тэгээд Давид хаан зүхтгаас аргагүй байдал түрээд ингээд зүхтж байгаа. Энэ үйл явдал дээр ирээд тэгээд тэр үүний өмнөх нь Давид юу болсон бэ гэхээр зэрэг Филистчин Ахиш гэдэг хаандаа тулгараад энэ нэг Саулын хаан Израилийн нөгөө Давид чинь байна шүү те гэж хүмүүс хэлэхэд Давид амаа хамгаалахын тулд мэдрэл муутай хүн болж үжигдэж те шүс амаа ингээд савируулан ингээд дорой болж байгаа. Тэгээд Ахиш хаан хараад энэ өчүүхэн амтэн та нарын яриад байгаа тэр хүн ч юм уу юм ба харваажаар тэ гэсэн басамжилсан байдлаар тэгээд ингэж амиа авч үлдэж байгаа. Тэгээд тахиж дээр очиод тавиг талханаас идэж байгаа. Ингээд Давид хаан бол ингээд амьдралдаа янз бүрийн нөхцөл байдал ингээд орж байгаа. Ийм хүн байна. За тэгээд зүхтаж явж байгаад ямарсан Адулам гэдэг агууд ирээд ингээд оргонсон. Тэгсэн чинь яг энд сэтгэл хөдлөсөн нэг зүйл нь юу болсон мэхээр зэрэг тэн дээр хэн ирсэн гэж байна. Түүний ах нар нь ирсэн. Аав нь ээж нь ирсэн. Гэрийнхэн нь ирсэн. Тэгээд дээр нь 400-аад хүн бас хамт ирсэн. За тэр хүмүүс нь ямар хүмүүс ирсэн гэж байна. Шахалтанд орсон, өрөнд орсон, сэтгэл санаагаар унсан тийм хүмүүс Давидыг бараад ирсэн баг. Тэгээд тэд нар болоочгүй яасан бэхээр зэрэг Давидыг удирдахчаа болгоц. Давид тэдний удирдагч болсон. Тэгээд энд шахалтанд орсон сэтгэл санаагаар унсан өрөнд баригдсан тэдгээр хүмүүс яагаад Давид дээр ирэх болов? Гэтэл Давид тэдэнтэй адилхан босов. Босоод амиа аврахыг хичээж байгаа сэтгэлээр унсан те орон гэрээс газар нутгаас ард түмнээс дайжин зүхтааж яваа нэгэн залуу. Гэтэл тийм хүмүүс Давид бүр тэднээс хүнд хэцүү байгаад. За зарим нь яг хөөгдсөн, шахалтанд орсон, дарамтанд хин нэгний дарамтанд орсон тэр хүмүүс бас зүхтааж яваа хүмүүс. Өрнөөсөө болоод зүхтааж яваа хүмүүс. Ямар нэгэн ажил амьдрал үүсэнд бүтэмжгүй болсноос сэтгэл санаагаар унсан хүмүүс. Тэгээд тэд нар ингээд Давид дээр ирж байгаа. Хэн ер нь сэтгэлээр унсан хүмүүс ер нь хэнийг хайдаг вэ? Шахалтанд орсон хүмүүс ер нь хэнийг хайдаг вэ?
өрөнд орсон, өөрт нь тусамж хэрэгтэй хүмүүс ер нь хэнийг хайдаг вэ? Хэнийг барааддаг вэ? Ямар хүнийг тэд нар хайдаг вэ? Ямар хүнийг тэд нар удирдагчаа болохыг хүсдэг вэ? Ямар хүмүүс түүнд хэрэгтэй вэ? За бидний туршиж үзсэн, туршлага амьдралд үзсэн юмнасаа ингээ бодоод үзэх юм бол бид нар яг энэ үедээ хэнийг хайдаг вэ? За их хайдаг гой сүнслэг хариулт. Бурхныг хайдаг. За өөртөө адилхан хүнийг хайна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өөрийг нь ойлгох. Өөрийг нь сонсох. Тэр нэгнийг хайдаг. Өнөөдөр гадуур яг л ийм хүмүүс зөндөө байна те. Яахаа мэдгүй, учраа мэдгүй. Тэгээд ингээд нэг өрөнд орцсон, сэтгэлээр унтсан, яахаа мэдгүй тэр хүмүүс. Тэгээд Давид болохоор зэрэг яг тэдний нөхцөл байдалтай адилхан байсан. Яг шахагдаж, дуугдаж хэцүү байдалд орж явсан учраас тэд нар за энэ хүн биднийг ойлгох юм байна. Тэгээд энэ хүнийг өөрийнхөө удирдагч болохыг зөвшөөрсөн байна. Тэгэхээр зэрэг яг тэр хүмүүс яг тэр сэтгэлийг нь ойлгох хүнд хэцүү байдалтай түүнээс бол ингээд Давид ингээд харах юм бол агууд амьдарч байгаа зүхтааж явна те бэл бэнчин гэх юм алга өөрт нь тэдэнд өгчгөөр шиг алга байна те. Гэтэл тэр хүмүүс яагаад Давидыг бараадж ирсэн бэхээр зэрэг яг л өөрийг нь ойлгосон. Өөртөө нь адилхан байгаа учраас яг тийм байдаг. Тэгээд ерөнхийдөө архичин хүмүүсийн найз нь ямар хүмүүс байдаг вэ? Архичин хүмүүс л байдаг. Амьдралын хүнд хэцүү байдалд унсан хүмүүсийн найз нь хэн байдаг вэ? Хэцүү хүнд байдалд унсан хүмүүс л тэдний найз нь байждаг. Тэд нар яагаад гэвэл бие бинийгээ яадаг вэ? Ойлгодог. Бие бинийгээ ингээд яах вэ те? Сэтгсэн надад бас адилхан зүүн тавлага би бас тэгээд ингээд бие бинийгээ ингэж ойлгодог ийм нөхөрлөл болдгоо. Тийм учраас Давидэд тэдгэр хүмүүс ирсэн. Тэгээд их олон хүмүүс ирсэн байна те. 400-аад хүмүүс ирсэн. Тэгээд дээр нь эцэг их нь ирсэн. Дээр нь ах нар нь ирсэн. Тэд нар бол ингээд Давидыг алахыг санаахж байгаа юм чинь бас эцэг их нь хавцсан зайж таараа. Ах нарыг нь хавцсан зайж таараа. Ах нар нөгөө ямар хүмүүс вэ? Өндөр нуруулаг те. Ингээд дээр 7 ахтай штэ. Тэгээд тэд нар ингээд Саул хааны дайчдээсэн тийм үү? Цэргүүдээсэн. Тэгээд хинч харсан ингээд би хаагаар нь хараад энэ бол өстой нэрэ мундаг хүн байна гэсэн тэр хүмүүс нь хүртэл зүхтааж ирж. Эцэг их нь зүхтааж ирж. Тэгээд яг энэ үед Давид хаан юу хийсэн бэхээр зэрэг ямар ч сан аав ээж хоёроо нэг юм Мобийн хааны иргэшээд те хамгаалалтанд гуйж ин те бурхан миний төлөө юу хийхийг мэдхийг хүстэл бид аав ээжээр нь хажуудаа байлгаж өгөөч гэж. Мобчууд гэж хэм бэ? Израильчуудын дайсан шүү дээ те. Израильчуудын дайсан. Гэтэл бас нөгөө нэг эр хүн тугч барин тугалж хариулна гэдэг нэг тийм цаг үеэс байна те. Бас ингээд нэг дайснасаа тусамж гуух. Бас нэг юм хорогдох газраа болгох. Тэр нөхцөл байдал хүмүүсийн амьдралд бас ирдэг юм. Түүнээс Давид бол өстой нэрэ Мобийн хаанаас тусамж гуйна гэж байна. Яаж би дайснасаа тусамж гуух уу гэж бас бардамнаагүй тийм үү. Тэр аав ээжийнхээ амийн төлөө тэр бас өөрийгөө даруусгаж чадсан. Ийм хаан байна. За тэгээд дараад нэг юм үйл явдал болж байгаа. 22 дугаар бүлгийн за энэ ишлэгийг уншиж 22-оос 23 дугаар ишлэгийг уншиж. Тэгэхэд Давид Абиатарт тэр өдөр Едом хүн доёгийг тэнд байхаар нь тэр лав Саулд хэлж мэдэгдэн гэдгийг би мэдэж байсан билээ. Би чиний эцгийн бүх гэрээхэнд үхэл авчирлаа. Надтай хамт баагтун. Бүү учир нь миний амийг ирж буй хүм чиний ч амийг ирж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна гэж хэлвэ. За энэ дотроос Давид хааны нэг тийм агуу сэтгэлийг бид нар ингээд харж байна. Абиатар гэдэг энэ Давидыг бараад нь зүхтааж ирж байгаа. Түүнээс өмнө юу болсон бэхээр Саул хаан тахилчдын хүүхдүүдийг бүгдийг хүүстэн төс, бүгдийг алсан. Та нар миний хүү Йонатан Давидтай өгсөн нийлдэж хувилдаж гэрээ байгуулсан байхад та нар надад хэлсэнгүй. Давидыг зүхтааж байгаа та нар надад хэлсэнгүй.
Тийм учраас та нар миний өстөнд дайс. Та нарт Давид эдлэн газар өгөх юм уу? Та нарт Давид амьдрах газар эзэмшил талбайг чинь зааж өгөх юм уу? Тэр чинь хин хийдэг юм? Би хийдэг байхгүй юу гэж Саул хаан. Би та нар чинь хоол хүнс талах тариа. Та нар чинь авдаг цайдан. Та нар чинь бүх зүйл надтай хамаард байдаг. Давид тэрийг чинь хийх юм уу гэж. Тэгээд тэнд байгаа тахилчдыг бүгдийг нас. Тэнд дотроос нэг амь зулман зугтаж ирсэн хүн нь Абиатараас. Тэгээд Абиатарт Давид хаан хэлж байгаа. Надаас боллоо. Танай гэрээхэнд өхөл гай зовлон ирлээ. Тэгэхдээ Давид хаан дахиад нэг зүйлийг хэлж байгаа. Юу гэж хэлж байгаа хэрэг? Чи надтай хамт бай. Чи надтай хамт байх юм бол аюулгүй байх болно гэж. Давид ингэж хэлж болох байсан уу? За чи намайг дагаад хэрэггүй. Чи надтай хамт байгаад хэрэггүй. Одоо надаас болоод танай гэрийнхэн чи алуулсан юм чинь чи ч одоо өөхөх бол. Би одоо өөрийнхөө аймыг яа гэж байна. Би бас тэгээ дахиад ингэ 400-аад хүнтэй би байна. Тэд нар бүгд бас асуудалтай. Чи арай нэг өөр дээр газрыг хайж болно. Арай өөр хүмүүстэй очиж болно. Чи амиа хамгаалахаар өөр газар руу явж болно гэж Давид хаан яах байсан? Хэлж болох байсан уу? Би бол чиний хамгаалагч биш. Би тэр доёгийг мэдчихсэн юм а. Тэр Едом хүн доёг болов те. Едом хүн гэдэг чинь ямар хүн бэлээ? Өөрөд мань хаанаас гарсан бэлээ? Едомчууд. Исав тий. Исавын өдмөдийг Едомчууд гэж дуудсан тийм үү? Энэ доёг хүн Едом байсан. Энэ бол бурхамлаг хүн биш байсан. Тэр Давидыг Саулд матсан тэнд байна гэдгийг нь хэлс. Тэгээд тэр дахичдыг алхахт нь Саул хааныг одоо барьж өгсөн хүн бол энэ доёг гэдэг хүн биш. Тэгээд Давид мэдчихсэн. Тэр бол муу хүн байсан. Тэр бол ийм зүйл хийн Саулд ингэж хэлнэ гэдгийг бол би мэдчихсэн гэж тэр хэлж. Тэгээ хамгийн сонирхолтой нь Давид өөрөө хүнд хэцүү байдалд байгаа. Хүнд хэцүү хүмүүстэй хамт байсан мөртлөө тэр өөрөө зүхтааж яваа мөртлөө тэр өөрөө байс сургуу, эрх мэдлгүй, тэр өөрөө бэлд бэнчингүү, ямар нэгэн юмгүй мөртлөө хүнд туслахуйцаар ямар нэгэн юм түнд өөрт нь найдах ямаргүй байхгүй байхад хүртэл Давид та юу хийж чадж байгаа нөхөөр чи надтай хамт бай. Чи надтай хамт байвал аюулгүй байх бол. Энэ бол Давид хааны үнэхээр нэг тийм итгэлийг харуулж байгаа. Энэ яагаад Давид хаан ингэж хэлэх болов? Тэр юунд найзсандаа энийг хэлж байгаа юм бол? Хинт найзсандаа энэ зүйлийг хэлж, хинт найзсандаа тэр 400 хэдэн хүмүүсийг, асуудалтай хүмүүсийг хамгаалж хайж тэдний өдөрдөгч болж хинт найзсандаа ямар гэтгэл найдар түнд байгаа болоод ам золбот цухтааж яваа Абиатарыг өөртөө хорогдуулах гэж чи надтай хамт байх юм бол аюулгүй байх болно гэж хэлж чадж байгаа юм болоо. Энэ үгтийг бид нар ингээд Давидаас ингээд сурж байгаа. За дараагийн сонирхолтой нэг үйл явдлыг бүгдээр хамтдаа уншия. 23 дугаар бүлэг дээр. Давидэд нэг юм мэдээ ирж байгаа. Давидэд харахтун Филистчүүд Келагийн эсрэг дайрч өдрөмийг дээрэмдэж байна гэж мэдэгдэв. Тэгэд Давид эзнээс авлан би очиж эдгээр Филистчүүд рүү довтлох уу гэж асуухад эзэн Давидэд явахтун Филистчүүд рүү довтож Келаг аврахтун гэж айлдав. Гэтэл Давидын хүмүүс өөрт нь харахтун бид энд Юудад байгаа атлаа айж байна. Хэрэг бид Кела руу Филистчүүдийн цэргийн эсрэг явбал ямар их айх бол гэж хэлв. Тэгэхэд Давид дахин эзнээс асуув. Эзэн түүнд хариу болгож босож Кела руу явахтун учир нь би Филистчүүдийг чиний гарт өгнө гэж айлдав. Ингэхэд Давид өөрийн хүмүүсийн хамт Келад очиж Филистчүүдтэй тулалдан тэдний мас үргийг булаад тууж Филистчүүдийг үе олноор нь хятав. Ингэж Давид Келагийн оршин суугчдыг аврав. За ингээд 400 хүн түүнтэй хамт байсан. Дараа нь тахилчийн нэг хүүхүү цухтааж ирсэн. За ингээд өөрөө жамаа хохолоод, бусдын амийг хохолоод, өөртөө ингээд байж итэл өөр нэг мэдээ ирч. Келачууд руу Филистчүүд довтлоо тэднийг дээрэмдэж тоноод байна. Тэдний юм нь булаагаад байна гэдэг мэдээ ирч. Тэгээд яг энэ үед Давид би асуудалтай. Миний өрөнд хорнд байгаа хүмүүс асуудалтай. Тэднээс илүү надад хийх юм зөндөө байна.
гэж хэлж болох байсан уу? Тэд бидэнд Келачууд бидэнд ямар хамаатай юм? Бид нар тэдэнд тусалж явахаар одоо тийм чадах юм бидэнд байхгүй гэж хэлж болох байсан уу? Гэтэл энэ мэдээг сонсоод Давид юу хийсэн бэ? Эзэнд хандан залбирсан. Яах вэ эзэн минь ийм мэдээ байна. Филистичүүд Келачуудыг тогтолж байна. Тэд нар дээрэмдэж байна. Одоо яах вэ? Би явах уу гэж. Тэгэд бурхан хөөхөд Давид минь чи Саул ханаас зугатааж авч амиа аврахыг хичээж ээж эцэг эхийг ах トゥ нарыг нэг хамгаалцах гэж ядчээж бас дээр нь ингээд өрөнд орсон сахалтанд орсон үнд хэзүү одоо ийм 400-аад хүнтэй байж ээж тэгээд чи явлаа юу? Чи энэ дайнд ядна гэж бодож гэнэ үү? Хэрэггүй Давид чи өөрийгөө л бод. Эргэн тойронд байгаа хүмүүсээ л бод гэж бурхан хэлсэн нь. Бурхан юу гэж хэлсэн? Яв. Келачуудыг авар гэж хэлсэн байна. Бидний бурхан бол хизээж тэгж хариулах бурхан биш тийм үү? Хизээж тэгж хариулах бурхан биш. Өнөөдөр бид нар заримдаа тийм хандлагатай байх боломжтой байдаг. Би амьдралаа яа гэж. Би ч асуудалтай хүн шүү дээ. Би ч өртөө хүн шүү дээ. Би ч лизингтэй хүн шүү дээ. Өө надад одоо гэр орны асуудал зөндөө байна. Өө эхнэр нөхрийн маргаан байна. Үр хүүхдийн асуудал байна. Өө өнөөдөр ажилгүй байна. Өө надад ямар нэгэн дүнд хэцүү. Би өөр ингэж шийдэх юм надад зөндөө байна. Тэгээд бусад юмыг ерөөсө бодож үзэхгүй. Бусад юмны төлөө залбирах сэтгэлийн тэнхээгүй, итгэлгүй. Ингээд яг нэг юм хувиа хийчихсэн. Яг ингээд нэг юм өөрийнхөө тойрог дотор амьдардаг. Яг ингээд нэг тийм атгаг хувиа хийчээдэг тийм сүнснүүд байдаг. Тийм хандлагууд байдаг. Ингээд би боломжгүй, надад боломжгүй, би өөрөө асуудалтай. Тэгээд ингээд ууд аваа шиг асуудлын дунд ингээд нуугддаг. Тэрний хэдээгээр өнгөж харах тийм одоо итгэлгүй. Тэгээд ингээд тэр асуудал ингээд нураахын тулд ингээд эргэн тойрноос нь майжж идэг. Ингээд зулгаач идэг. Асуудалтайгаар тэмцэлдэж идэг. Гэтэл Давид хаан бол шал өөрөөс. Давид бол шал өөрөөс. Тэр өөрөө асуудалтай байсан. Эргэн тойронд байгаа хүмүүс нь асуудалтай байсан. Тэр өөрөө зугтж байсан. Тэр өөрийгөө эргэн тойронд шийдэх юм зөндөө байсан. Гэхдээ тэр юуг харж чадсан бэхээр зэрэг тэр бусдын авралын төлөө, бусдын сайн сайхны төлөө явах сэтгэлийн тэнхээтэй итгэлтэй байсан юм аа. Тийм ч учраас тэр залбирч чадсан. Бурхан минь би явах уу гэж. Тэгээд эзэн энэ залбирт эзэнд анхлан. Амен. Тааламжт. Өөрийгөө бодоод ингээд яандаа гэж бодоод байж байгаа хэвээр тэр хүн бусдын төлөө би явах уу гэж. Энэ залбирт эзэн тааламж энэ эзний хүслийн дагуух залбирал юм аа. Тэгэд эзэн яв. Чи Келачуудыг аврах гэж. За энэ залбир дотор ингээд урам авсан, зориг авсан, итгэлээр боссон Давид одоо нэг 400-аад хүнлэгөө очоод явцгаа Келачуудад хэцүү зүйл ахаж хэдүүлээ явъя гэж хэлэхэд би өөртөө айж байна. Би асуудалтай. Бид юудад байгаа мөртөө бид нар айж штэ. Одоо энэ дотор бид нар асуудалтай байна штэ. Тэгээд хүмүүсийг аврахаар явлаа юу Давидаа гэж өөдөөс нь хэлж байгаа. Давидаа чи тийшээ явах гэж байгаа чи миний асуудлыг шийдэж өгөхгүй юм уу? Миний төлөө залбирч өгөхгүй юм уу? Миний ийм юмнууд байна шүү дээ. Би сэтгэлээр унтсан байна шүү дээ. Би өртөө байна шүү дээ. Миний ар гэр яах юм бэ? Энэ дотор ингээ ганцхан айх гэдэг үгэн дотор энэ олон асуудлууд явж байгаа гэсэн. Тэгээд Давид ингээд залбираад уран зориг аваад нөгөө 400-тайгаа явах гэсэн чинь нөгөө 400 өөдөөс нь үгүй. Би асуудалтай хүн шүү гэж хэлж байгаа. Тэгээд Давид яасан? Заац нэрээ тийш. Манай дорж өртөө штэ нэрээ хөөрхөн амтан. Тэр сэтгэлээр унтсан байгаа хөөрхөн амтан. Тэр станараа гэр одоо яах вэ? Шахал дард зугатаач одоо яах вэ? Одоо яах вэ? Гэт Давид зогссон уу? Давид юу хийсэн? Дахин залбирсан. Бурхан минь энд байгаа ирчүүд маань ийм юм ярьж байна. Одоо яах вэ гэж. Келаг аврахаар хэвээрээ явах уу?
Тэгээд эзэн түүнийг өгсөн. За нэрэ Давида нэрэ чиний иргэн тойронд байгаа хүмүүс асуудалтай чамд төгнүүлэх юм зөндөө байна. Тэ? Чи одоо хэрэггүй нэрэ тэднийхээ төлөө санаа тавьж хэлсэн үү? Үгүй. Тэр эзэн түүнийг дахин ятгсан. Дахин урамшуулсан. Яв. Келачуудыг авар гэж хэлсэн. Мэн. Тэгээд үүний дараа ямарсан 400 эрчүүд нь хамт явж чадсан. Тэгээд очиод Кела аварч чадсан. Филистичүүдийг тонон дээрэмдсэн. Олон мал ахуйг нь дээрэмдэн авсан. Олон филистичүүдийг устгасан. Келачуудыг аварч чадсан баг. Энэ бол үнэхээр гайхалтай түүх. Өнөөдөр бид нар заримдаа өөрсдийнхөө амьдралын нөхцөл байдал руу бид нар ямар их харддаг юм бэ? Тэр хүн нь би биш гэж ямар их боддөг юм бэ? Тэр хүн нь би биш гэж ингэж хэлж байгаа хүмүүс нь ихэнхдээ яасан бэхээр тэр нөгөө 400-тай адилхан байдаг. Шахалт руугаа, дарамт руугаа, өрөнд орсон байдал руугаа, сэтгэл санааныхаа уналт руу хардаг. Би ийм чинь би тэр хүн нь биш гэдэг. Гэтэл Давид бас тэр хүмүүстэй адилхан би амиа хамгаалахыг хичээж байгаа. Би эцэг ихээ би ах дүү нарыг хамгаалахыг хичээж байгаа. Бас нэг тийм нэг юм өрөвдөлтөй залуу байж тээ. Би нэг тийм бас ингээд нэг одоо яаж ингэж одоо бор хоногуудыг одоо өнгөрүүлэндээ гэж бодож байгаа тийм хүн байж тээ. Надад ч гэсэн бас ингээд асуудал байж тээ гэж Давид бас тэдэртэй адилхан тэр нөхцөл байдал орж болох байсан уу? Болох байсан. Гэхдээ Давид шал өөр зүрхтэй хүн байсан. Түүний дотор нэг том итгэл найдар байсан. Тэр ингээд тэр нөхцөл байдлаагаа эвлэрээгүй гэсэн, асуудалтайгаа эвлэрээгүй гэсэн үг. Тэр өөрийн дуудлага хувь тавилантайгаа түүний дээр хилэгдсэн тосолгоо иш үзүүлгийн үгэнд тэр найдаж байсан. Тэр түүнийг нэг хөдлөн дагуулах урам зориг түүний амьдралд байсан. За цаашаа яваад бүгдээрээ цааш нь үргэлжлүүлэн унши 23 дээр бас энэ нэг сонирхолтой хэсэг гарч байгаа. Ахимелекийн хөвгүүн Абиатар Давид руу Келад багтан зугтаж ирэхдээ гартаа Ефод авчирсан байна. Давид Келад ирсэн гэдгийг Саул мэдгсэнд тэр бурхан түүнийг миний гарт өгөв. Давид давхар хаалга хүндэл бүхий хотод орсноороо өөрийгөө түгжлээ гэж хэлв. Ийхүү Саул Кела руу явж Давид болон түүний хүмүүсийг бүслэн дайдахаар бүх ард олныг дуужид цуглуулв. Саулыг өөрт нь хор хөнөөлт хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс дахиж Абиатарт Ефодыг авч ирэхтэн гэж хэлв. Тэгээд Давид Израилийн бурхан эзэн минь ээ, Саул Келад ирж надаас болж энэ хотыг устгах гэж байгаа гэдгийг таны завтай сонслоо. Келагийн хүмүүс намайг түүний гарт өгөхгүй, таны зарцын сонсноо Саул хурж ирэхүү. Израилийн бурхан эзэн минь эдгээрийг зарцтаа мэдүүлээч гэсэнд эзэн тэр ирнэ гэж айлдав. Дараа нь Давид Келагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөхгүй гэсэнд эзэн тэд чамайг өгнө гэж айлдав. Тэгэхэд Давид болон түүний 600 хүн болсон Келагаас гарч газар сайгүй тэнэжлв. Давидыг Келагаас оргосныг Саул мэдгцэнд тэр мөрдгөө зогсоо. Давид цөл газар бэхлэлтүүдэд хорогдож мөн Зипийн цөлд уулархах газарт саатаж байв. Саул Давидыг өдөр бүр ирж хайж байсан боловч бурхан Давидыг Саулын гарт өгсөнгүй гэж. Вау. Та нар бодоод үзтээ. Давид хэний төлөө явж дайн хийж хэнийг аварсан бэлээ? Келачуудыг. Тэгээд тэнд байгааг Саул мэдээд арт түмнээ босгон. Хөөхөр өвдөлтөө Давид өөрийгөө давхар хаалгатай хотод түгжлээ дээ. Одоо би чамайг барихгүй бол хэнийхүү болох бол доо. Энэ бүгдийг Давид мэдээд юу хийсэн бэ? Юу хийсэн бэ Давид? Бурханд хандан залбирсан. Бурханд хандан залбирсан. Бурханд хандан залбирсан. Мэн. Тэгээд чин дотор нэг юм сонирхолтой хэдэн асуудууд байгаа. Саул ирэх үү? Ирнэ. Саулын гарт Келачууд намайг өгөх үү? Бидний эрчүүдийг өгөх үү? Хүүш юу гэж Келачууд
Танд тэднийг дайснаас нь филистичүүдээс авраад эхнэр хүүхэд мал ах бүх юм хотыг нь аварчаад байхад чинь ийм сайхан одоо үйл явдал болцсон байхад чинь Келачууд одоо Давидыг ирчүүдтэй Саулд барьж өгнө гэж чүүдээ. Давид хөөмөн чи юу асууна гэж бурхан тэгсэн үү? Тэгээгүй тийм. Тэд чамайг барьж өгөх болно гэж. Тэд чамайг барьж өгөх болно гэж. Бурхан минь гэж. Тэгээ хүн бол хүн, арт түмэн бол арт түмэн. Хүн төрлөختөнд итгэл найдраа тавьдаг. Мах бодыг хүч чадлаа болгодог хүмүүс хараалтаа яа гэж хэлсэн. Тэгээд Давид энэ үгийг бурханаас асуухгүй залбирахгүй байж болох байсан шүү дээ. Келачууд ч би тэдний сайн сайхныг хийдсэн. Дайснуудаас нь аварцсан байхад намайг бол Саулын гард авч өгөхгүй шүү дээ гэж баттай итгэх тийм одоо шалтгаан байгаа юу? Байгаа шүү дээ. Баттай итгэж болно. Тэгээд тэднийг өстө би тэдний төлөө 400 орчуудтайгаа ирээд өстө хамгаалцаад байхад чинь тэд нар бол намайг хамгаалантаа гэж баттай итгэх үү? Итгэх шалтгаан мөн үү? Мөн шүү дээ. Тэгсэн чинь Келачуудыг бурхан хэлсэн. Тэд чамайг барьж өгөх л болно гэж. Тэгээд Давид юу хийсэн? Зүхтаах хэрэгтэй болсон. Келачуудын дундаас 600 эрчүүд болоод тэгээд зүхтаасан. Тэгээд хэргэн хэсүүжилсэн. Тэнс хаан сайгүй нуугдах амьдрах хэрэгтэй болсон. Хэрээр гэр хийж хицээр дэр хийнэ гэж байгаа гэдэг тийм үү? Давид хаан яг ингэж амьдсан баг. Тэгээ Саулд өдөр шөнөгүй түүний амийг хайж явсан баг. Бодоод үзтээ Келачуудаас бид нар нэг зүйлийг сурах ёстой. Давидаас нэг зүйлийг сурах ёстой. Би энэ сайн юм хийсэн юм чинь энэ миний эсрэг хизээч ярихгүй дээ. Би энүүд ингээд өстой сайн ингээд тусалсан юм чинь энэ өстой нэр миний төлөө өстой бүхнээ зориулна да. Тэр намайг муугаас хамгаална да. Хов живнээс хамгаална да. Тэр хүн надад хизээч гомдохгүй дээ. Ягаад гэвэл би түнд ийм сайн хандж байгаа юм чи. Ягаад гэвэл би ийм сайн юм хийж байгаа юм чи гэж бид нар ингэж боддгоо. Бид нар хүмүүст найддгоо. Хүмүүст нэг сайн сайхан юм хийснэхэд төлөө хүмүүсээс бид нар горддгоо. Горддаг те. Өө энэ ч надад гомдохгүй дээ. Ягаад гэвэл би ингэж түн тусалж байгаа юм чи. Ингэж би түн хийсэн юм чинь. Өөр хүүхэдтэй, найс нөхөдтэй, аав ээжтэй, даргатай, цэрэгтэй, дагалдагчтай, эсэм мөргөхийн гишүүн, чуулганыхаа гишүүн хэн нэгэн хүнд бид нар найдвараа тавих юм бол хүн гэдэг чинь хүн, тэд бурхан биш. Тэд нэг өдөр бидэд гомдсон л байдаг. Бидний эсрэг ботцсон л байдаг. Ямар нэгэн хов живэнд оруулсан л байдаг. Ямар нэгэн юм ярьцсан л байдаг. Тийм учраас бид нар хүн төрлөختөнд гэж. За бүгд тэр Иремья 17 гаргая. Явж энэ ишлэл рүү ингээд энэ түүхийг ингээд чирч ингэж авчирч ингээд оруулж ирж байгаа. 17-гийн 7 дээр. Харин эзэнд итгэдэг, эзэн итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтөө юу. Учир нь тэрээр усны дэргэд таригдсан мод мэд. Усан урсгалаар үнцээ өргөсгөж халуун шатахад айхгүй, харин навчсан ногоо ган гачгийн жилд тэр түгшихгүй, үр жимсээ гаргахаач зогсоохгүй маа гэж. За бүгд эндээс нэг зүйлийг суръя. Давид яг тэр эзэнд итгэдэг тэр хүн байсан. Тэр өөртөө итгэх ямар ч боломж байгаагүй. Нөхцөл байдал бүгд сөрөг байсан. Тэр хэнийг хажуудаа хамт байлгаад чи надтай хамт байх юм бол аюулгүй гэж хэлж болгох түүний мах бодын дагуу, түүний нандиртай нөхцөл байдлын дагуу. За тэр хаан болчоод бүх улсыг захирдаг байж байгаа тэгж хэлвэл бас нэг арай өөр. Гэтэл өөрөө зүхтаж явж ийж, өөрөө хүнд хэцүү нөхцөл байдал байж ийж тэр чи надтай хамт байх юм бол чи аюулгүй гэж хэлж чадах тэр хүн хүнд итгэснээс хэлж байгаа хэрэг тэр Есүст итгэснээс хэлж байгаа.
Тэр Бурхнаа мэддэг байсан. Тэгээд түүнийг Саул хаанаас зүгтааж амиа хоохолж явахт нь түүнийг Саулын гарт хэн өгөөгүй лээ? Бурхан нь түүнийг Саулын гарт, дайсны гарт өгөөгүй маа гэж хэлсэн байгаа. Бид нар энийг уншсан байгаа тийм. Бурхан нь түүнийг хамгаалж. Тэгээд Давидын дотор үнэхээр нэг юм итгэл найдар байсан. Тийм ч учраас тэр 400 хүний өдөрдөгч болохдоо тэр яасан? Айгаагүй. Тийм ч учраас тэр Киадачуд руу довтлохоор явахдаа тэр айгаагүй. Түүний дотор тэр өөртөө найдаагүй, 400-аа итгээгүй, тэр өөр ямар нэгэн хүчинд найдаагүй, тэр юунд найдсан мэхэ зэрэг эзэнд найдсан тэр хүн байсан. Тийм учраас тэр зүгтааж явж байхдаа энэ нь ган гачгийн жилүүд мөн үү? Ган гачгийн жилүүд мөн үү? Халуун шатаж байсан тэр үед мөн үү? Энэ үедээ ч гэсэн ялалттай, амжилттай амьдрахыг тэр мэдчихсэн. Амен. Бүгд Иремья 17-гийн 7-оос ишлээс өмнөх ишлүүдийг нэг хараад 5 дугаар ишлэлээс эзэн ингэж айдаж байна. Аяа итгэл нь хүн төрлөختөнд хүч чадна бие бодрууга зүрх сэтгэл нь эзнээс ирсэн нэг нь хараалтаа. Тэрээр сөдөх бут мэд хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй. Харин оршин суугчгүй давс нутагт буюу зэлүүд нутагт чулуурхаг газарт амьдрнаа гэсэн. Хэнийг итгэл найдраа олгосон хүмүүс гэж байна тэд нар. Хүнийг хүн төрлөختөн гэж хэлж байна. Хүн төрлөختөн итгэл найдраа олгосон. Христ итгэгчдийн итгэл найдвар нь Бурхан байх ёстой. Засгийн газар байх ёсгүй. Улс төр байх ёсгүй. Ямар нэгэн засаг дороодын дарга нар байх ёсгүй. Өнөөдөр бид нар итгэл найдваргүйчүүдтэй адил ямар итгэл найдваргүй дотор гоншгонж байна. Гонгногчтой хамт бид нар гонгонж болохгүй. Итгэл найдваргүйчтэй адил тэр мөхөд дотор байгаа юм шиг аягдаж болохгүй. Тэд нар хүн төрлөختөнд найдаж гонгонж байгаа хүмүүстэй адил бид нар гонгонж болохгүй. Өөрийнхөө хүч чадлыг өөрийнхөө тэр бэл бэнчинг чадвар чансааг сурч мэдснээр туршлагаараа гайхуулж байгаа тэр хүмүүстэй адил байж бид нар болохгүй. Тэр хүмүүс яасан гэж байна? Тэр хүмүүс яасан гэж байна? Тэр хүмүүс хараагдсан гэж. Бид нар бүр ингэдэг нэг юм нийгмийн тогтолцооноос дээгүүр хаа. Тэнд Бурханы хаанчлал байгаа. Бид нар сайн сайхан засгийн газрыг хүсмжлэхээс илүүгээр Бурханы хаанчлал ирээсэй гэж залбирдаг итгэлийнхэн байх ёстой. Амен. Бид нар энэ бүх зүйлсүүдийн гаргалгаа нь хариулт нь Бурхан байгаа гэдэгт итгэх ёстой. Сайн мэдээгээр бүх олон зүйл өөрчлөгдөн гэдэгт итгэх ёстой. Гэтэл бид нар заримдаа тэр хүмүүсийн игнэнд орчоод байна. Гомдчоод байна, гонгончоод байна. Ингээд нэг юм хүн төрлөختнийг нэг засаг дарахыг, нэг ерөнхий сайдыг, нэг ерөнхийлөгчийг итгэл найдвараа болгоцоод байна. Бид нар зүгээр тэднийг ерөөе. Бурхан минь тэднийг нэгүсэж өршөөгөөч гэж залбирая. Өөр бидний хийх юм юу юм бэ? Мэн? Бид нар итгэл найдвараа эзэн тавих хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүс хүн төрлөختөнд итгэл найдвараа тавьж байгаа хүмүүс хөгжил цэцгэлээд ирэхэд тэд нар харахгүй гэж. Хөгжил цэцгэлээд ирэхэд харахгүй. Ингээ хөгжиж байгаа, дэвжиж байгаа, болж байгаа юмнуудыг харах сөхөө байхгүй. Тэгээд ерөөсөө болохгүйг нь л ухна. Тэрч болохгүй байна, энэч болохгүй байна, энэч бүтэхгүй байна, тэрч ирэхгүй байна, ингэхгүй байна. Ийм юм болоод байна гэж. Гэтэл ус үндэстэй нэг өнгөгээд харах юм бол хөгжил цэцгэлэтийг бид нар харж болно. Болж байгаа юмнуудыг бас бид нар харж байна. Тэгээд Бурханд баярлалаа гэж хэлэх тийм итгэлийн хүн байх шээ. Мэн үү? Тийм учраас ах トゥ нар минь ээ. Бид нар итгэлээ хаан тавих өрөөлтэй хүмүүс гинэ. Эзэнд тавих тийм өрөөлтэй хүмүүс юм аа. Мэн. За сүүлийн ишлэл бүгдээр уншъя. Дуулалт номын 57 дугаар бүлэг. Одоо яг эндээс бид нар Давидын итгэлийг харна. За юу гэж хэлсэн байна?
гарчхан дээр нь юу гэж хэлсэн бэ? Хавчлаг доторх итгэл магтаал гэж. Удирдаачид бүх устгаач аялгоонд Саулаас агуу руу зугтаж байх үеийг Давидын Михтам гэж. Намайг өршөөгөөч Бурхан, намайг өршөөгөөч. Учир нь сэтгэл минь таны дотор хорогдож байна. Таны жигүүрийн сүдэд би хордол өнгөртөл хорогдно. Би хамгийн дээд Бурханд миний төлөө зорилгоо биелүүлдэг Бурханд хашгирна. Тэрээр Тэнгэрээс илгээж намайг аварна. Намайг задихаар завдагчдыг зэмлэнэ. Инрэл хайр ба үннээ Бурхан илгээнэ. Миний ам арслангуудын дунд байна. Би гал гаргагч хүний хөвгүүдийн дунд хэвтэж байна. Тэд жад ба сум мэд шүттэй бөгөөд хэдэн хурц илд юм. Тэнгэрсээс дээгүүр Бурхан өргөмжлөгдөх болтугай. Сүр жавхлан тань бүх дэлхийн дээгүүр байг. Тэд хөлд минь тор тавив. Сэтгэл минь гонсойв. Өмнө минь тэд нүх ухав. Өөрсдөө тэгээд түүндээ онов. Зүрх минь бат байна. Аяа Бурхан, зүрх минь бат байна. Би дуудана. Би аялгуулан дуудана. Сэтгэл сүнс минь сэрээч. Босоо ятгах ба ятгаас сэрээч. Өөрийн гэгээг би сэрэн. Аяа эзэн, би ард түмнүүдийн дунд танд талархал өргөнө. Би үндэстнүүдийн дунд таныг магтан дуудана. Учир нь хайр инрэл тань тэнгэрт тулам. Үнэн тань үйлсэд тулам билээ. Аяа Бурхан, тэнгэрсээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг. Амен. Энэ хизээ Давид хааны дуусан дуу гинөө. Хаан дуусан дуу гинөө. Саул хаанаас зүхтааж байх үедээ. Агууд амьдарч байх үедээ. Цүд хээр талаар хэсүүчлэн амиа хохоолон амьдарч байх үедээ дуулсан Давидын дуулал. Тэр хэнд найдажсэн, хинээс өршөөлөгчсэн, хиндүү хандан итгэл найдвараа тунхаглаж байсан байна уу? Бурхан руу хандан. Бүх хорлол өнгөрөн оттол би таныг л хорогдох газараа болгоно. Би танд л итгэнэ. Би таны нэрийг л дуудана. Би үүрээр босоо ятгахтай хамт би таныг магтан дуулна. Миний итгэл найдвар бол та юм аа. Иремья 17-гийн 7-гийн 9-д мөн үү? Тэгээд тэр өөрийг нь амийг авахыг хүсэж байгаа. Өөрийг нь алахыг хүсэж байгаа хүмүүсийн талаар тэр бичсэн. Тэр нөхцөл байдлаа, хүнд хэцүү байдлаа ярьсан. Тэр хүнд ярьсан. Бурханд хандан ярьсан. Амен. Та эзэнд итгэсээр ах уу? Та гонгногчдын дунд байна уу? Та итгэл найдваргүйчдийн дунд байна уу? Та гомдоологчдын дунд байна уу? Айж байгаа хүмүүсийн дунд байна уу? Өрөнд орсон, шахалтанд орсон, сэтгэлээр унсан хүмүүсийн дунд байна уу? Энэ дотор хэн гэрэл, хэн давс байхаар дуудагдсан юм. Бурханаа таньдаг тэр үеийнхэн биш үү? Бурханаа таньдаг тэр үеийнхэн биш үү? Эзнээ мэддэг, цуглаанд явдаг, эсийн бүлэгт явдаг, Библи уншдаг тэр итгэлийн үеийнхэн тэр өрөнд орсон, шахалтанд орсон, дарамтанд унсан, сэтгэлээр унсан хүмүүсийн дундах тэр итгэл найдваруудыг дагуулах гэрэл гэгээ бид биш гэж юу? Та биш гэж юу? Шархат долоогчтой хамт шархыг битгээд бол. Харин тэдний дотор босоод итгэл найдварыг тунхах гал. Тэдэнд гэрэл гэгээ итгэл найдварыг өг. Цуглаанд явъя гэж хэлэх зоригтой бай. Эзэн Есүс хандан залбир гэж хэлэх зоригтой бай. Бурханаас өөр хэн бурхан юм бэ гэж хэлэх тэр итгэл найдварын хүмүүс нь та бай. Амен. Гэтэл бид нар заримдаа мөхөж байгаа хүмүүстэй адил мөхөл рүү явах уу? Сэтгэл санаагаар унсан хүмүүстэй адил сэтгэл санаагаар унах уу? Итгэл найдваргүй хүмүүстэй адил итгэл найдваргүй байдал бид нар байх уу? Харин бид нар итгэл найдвар түгээгчд юм аа. Эсвэл хуваа хийчихсэн. Би л нэг асуудалтай хүн. Өргөө хүн хэн байгаа энэ дотор? Лизинггүй хүн хэн байгаа энэ дотор? Цалингийн зээлгүй хүн байна. Ямар нэгэн амьдралд чинь шийдэгдэг ёстой хан мөргөж байгаа хүмүүс байна уу? Ингээд нэг дотгож байгаа харсан ингээд би гэсэн тэр үзлүүд биднийг мөхөж байна уу? Харин энэ үгээр
бид нар босох ёстой. Эх 7 хоногт бид нар ингээд сүүлийн бүлгүүдийг уншин судална. Тэгээд тэн дотор нэг юм түүх байгаа. Одоо Давидтай хамт яваад 600-аад хүн байгааз. Энэ 600-аад хүн чинь дандаа эрчүүдийн тухай ярьж байгаа. Цаана энэ 600-аад эрчүүд хэн ард талд нь хэн байгаа? Эхнэр хүүхдүүд нь байгаа. Тийм үү? Эхнэр хүүхдүүд нь байгаа. Тэгээд Давид хаан Зиклагт Филистичүүдийн нутагт Зиклаг гэдэг газарт одоо амь хоо холон амьдарч байгаа. Тэр үе баг. Тэгээд тэднийг тийш нэг яваад буцаад ирсэн чинь эхнэр хүүхдүүд нь эд хөрөнгө нь бүх юмыг нь дайснууд дээрэмдэд аваа явцсан байт. Тэгээд нөгөө 600 эрчүүд юу хийсэн гэж бүгд гартаа чулуу бариад Давид руу занал хийсэн. Мо Давида бид нар чамайг дагсан биз дээ. Яагаад бидний амьдрал дэвийн тохиолдож байгаа? Эхнэр хүүхд маань хаана вэ? Эд хөрөнгө маань хаана вэ? Бид чамайг ална гэж. 600-аад эрчүүд Давид руу яг энэ Давидын сэтгэл ямар байсан бол тэд нар Давидыг бараадаж ирчгээд тэдний Давидыг удирдагчаа болгоцоход тэгээд хамтдаа олон зовлон жаргалыг туучаад олон дайн ялалтуудыг үзчихээд олон гайхамшиг гэрчлэлүүдийг харцгаад тэгээд нэг амьдралд нэг ирсэн тэр нөхцөл байдлаас болоод Давидын эсрэг зогсож байгаа. Тэгээд Давид энэ дотор юу хийснийг бид нар мэдэх хэрэгтэй. Давид бурхан эзнэр өөрийгөө зоригжуулсан гэж. Бурхан эзнэр өөрийгөө зоригжуулсан. Бурхан эзнэр өөрийгөө зоригжуулсан. Тэр Давид гэдэг хүний итгэл найдвар нь тэр 600 эрчүүд байгаагүй. Өөрийнх нь тэр нэр алдарч байгаагүй. Түүний итгэл найдвар нь бурхан Иесус байсан юм аа. Бид нар яг ингэж итгэдэг үү? Бид яг ингэж итгэдэг итгэлийн үеийн хүмүүс үү? Хүнийг мах бодыг битгий итгэл найдвараа болгох. Мэн.